манай энэ хаан дэвсийн ард талын туулын гол байнгын их устай энэ голцоо бас үертэй байдаг. Тэгээ интернетээр санаа аваад нэг иймэрхүү юм хийх юм байна гэж. Эндээс бас санаа авсан л да. Тэгээ манай нөхцөлтэй таарсан арай хялбар, арай хямдхан. Гэхдээ бас арай хөгжилтэй маягийн ий байдлаар голготчод яасан юм хийсэн байгаа. Наад санаа оноо хуваалцаад өөр өдөрт санаа хийдээр ингээд авчих штэ. Намхаа. Энэ бол чинь интернетээс авсан санаа. Тэгээд тэр гадныхны хийж байгаа юм харахаар нэг нүсэр юм хийхгүй ингээл үндсэн модыг шууд янзлаад энийг жаахан тэгшчих тэгээ болоо өөр юм байна. Ингээд юу. Энэ болохоор нөгөө урт купа хаяа урт цотог гэдэг юм аа. Ингээд өччих. Манай ээж нөгөө туулын голтой учраас ингээд баах нөгөө үерээр мод усаад юм. Тэгээд тэр модыг ч аваад тайраад ширээ сандал. Мэргэжлийнхний интервью зүгээр сонирхож байна. Одоо өчигдөр ороод юу харсан гэж. Сарны зураг авсан. Сар өмнөх янз тасгаа тийм ээ. Өчтөр шиний 8-ны сар байл. Шиний 8-ны сар. Нам шиний 8-ны сарыг харуулъя. Энэ шиний 8-ны сар ингэж харагдчих. Энэ нөгөө яахан хонхор нөхнүүд нь гарцсан байх шүү дээ. Маш гой харагддаг юм байна. Энд багт бид харсан. Энэ бол одоо бас л интернетээс л болсон санаа ингээл минийгаа ингээл хийгээл хадгалчих юм байлаа. Энийг би нэг 14 хоногийн өмнө интернетээс санааг нь олсон. Өнөөдөр ингээл ажил болчиход ингээл байж байгаа. За тэгээ бид хэд сая хамт яваад нэг зарим одоо юмнууд харчлаа. Тэгээ энэ амралтын өдрөөр ингэхдээ зүгээр чаддгүй юм. За дээр нь одоо голын хөвөмөвөө яваад, ойр хаваараа яваад, ямар юмыг яаж өөрчилмээр байна, яаж бол одоо өшөө гоё болчих, өшөө аятайхан болчих гэдэг дээр бас санаа оноо нэлээ хайдгийг. Тэгээ сүүлийн харин интернет надад их тус болж байна. Интернетээс нэлээ олон санаа боллоо. За тэгээд юмхнаар л юм хийх ёстой юм л доо. Одоо энэ жишээ ширээг чинь урсаад ирсэн том мод байгаа юм. Тэгэл энэ модыг чинь бид нэр хэд хөрөөдөл тэгээд бас интернетээс санааг нь аваад бас нэг жаахан хэлбэр галбар оруулаад ингээд энэ жил одоо ингээд энд бас сайхан ширээтэй болчихлаа. За манай сандлууд бол бас л одоо янз бүрийн урсч ирсэн модыг хөрөөдсөн моднууд л байгаа юм. За тэгээ би та нараас юу гэж уриалах гэж юм гэхлээр би ингээд одоо зүгээр чаддгүй интернетээс баахан санаа аваад байна. Та нарт бас зөндөө санаа байдаг байлгүй яав гэж янз бүрийн одоо юмхнаар юм хийдэг, ойр хавьяага арчилдаг, толддог, босгодог, бүтээдэг санаа оноо сайхан над руу шидээрээ, бичээрээ баярлаа.